За намайг Баяраа гэдэг. Би Colpro компани ахлах программист. Манай болохоор байгууллагуудад дуудлага зохицуулах үйлчилгээ буюу байгууллагуудын харилцаа холбооны шийдлийг хангаж өгдөг байгууллага байгаа. Тэгээд одоогоор 800 гаруй харилцагчдад дуудлага зохицуулах үйлчилгээ хийж явж байгаа. Би 2008 онд ГТЭМС хуучнаар ГТЭМС одоо ер нь бол компьютер техник менежментийн сургуулийг төгсөж исэн. Тэгээд тухайд мэдээллийн системийн менежмент гэдэг мэргэжлэр төгсөж исэн. Би ч яг нөгөө нэг ГТЭМС-ийг ерөнхийдөө төгсөж исэн. Тэгээд сүүлийн семестр нэг дипломтой үлдсэн. Диплом бол ингээд явж байгаа. Тэгээд сонгосон сэдв маань ч гэсэн их ойлгомжтойсэн. Тэгээд ерөнхийдөө энээс илүү зүйл хиймээр байна гэдээ ингээд бодогдоод идэг. Юу хийх вэ гэд энэ сургуультаа би бол амар их юм сурлаа. Амар гоё багш нарч байсан. Амар аддиктэд оюутнууд ч байсан. Тэгээд энэ гоё энэ атмосферт зориулж нэг юм үлдээмээр санагдаад тухайд бодож байгаа ном бичмээр санагдсан. Тэгээд тухайд яг хамгийн сайн сурж чадсан хэл програмч хэл маань PHP хэл байсан. Тэгээд яг энэ PHP хэлийг ингээ хараадсэн чинь яг тухайн үед бол ямар ч тийм монгол ном сурах чиг байдгүйсэн. Зөвхөн манай багш нар л монголоор заадаг гэсэн. Тэгээд яг энэ мэргэжил одоо PHP хэлний бүх бүлгүүдийг багтаасан нэг ном бичиж гээд яг семестрийн хагасаас бодоод тэгэл нөгөө нэг Word дээр бичээл явж байгаа л ерөнхийдөө төгсгөл дуусаал сургуулийнхаа уран бэлэг гээд багшид үзүүлээд ингээд редактор хийгээд өгөөч гэдгсэн чинь зөвшөөрөөд тэгэл ягаад чинь тэр ном маань редактор нь олдоод санхүүжилт нь бас ингээд тухайд оюутан байсан бас нэг бяцхан халтур тий хийгээд яаж иж байгаа нөө мөнгө нь бүтээд тэгэл номоо хэвлэлтэнд өгөөл ном нь гараал тэгээ сургууль руу мангар их ном ингээд 2 боодол 4 ном бариад очиад за багш одоо номын сандаа очиад номын сандаа өгч гинэ гэдгсэн чинь номын сангийн эгч нар маань бас манай мэргэжлийн багш нар маань айгүйх баярлсан болж ин гоё юм. Тэгээд тэр ном бол нэлээд олон хүүхдүүд нэлээд олон оюутан залуучууд миний үеийн залуучууд хүртэл айгүйх хэрэг болсон байд юм билээ. Тэгээд одоо бол хаана яаж явж идэх мэдэхгүй ямар ч надад ганцхан үйл ээ тий. Мэргэжил сонгоход бол ерөнхийдөө өөрийнхөө сонирхлыг нэгдүгürt харж иж одоо сонгосон. Би болохоор тухайд бас олон янзын сонирхол байсан. Гэхдээ төлхөө сонирхож ирсэн, тухайд төлхөө сонирхож ирсэн чиглэл нь болохоор математик, тийм логик чиглэлийн юмд дуртай байсан. Тэгээд тэрнийхээ дагуу ерөнхийдөө програм хангамжийн инженер болёо. Ер нь IT чиглэлийн хүн болёо гэсэн төсөөллийг аваад тэгээд ерөнхийдөө сонгож байсан. Colpro компанид болохоор ерөнхийдөө болохоор хамт олон тэгээд дээр нь яг хийж байгаа төслүүд бол аюул сонирхолтой байсан. Хамгийн сүүлийн үеийн технологи шийдлүүдийг ашиглах. Тэгээд сонирхолтой одоо тийм сорилт болохуц тийм таскуудыг хийх даалгавартай байсан. Тэгээд тэр нь ерөнхийдөө миний сонирхлыг аягүй их татчих. Colpro компанид орж ажиллаж байгаа одоо хүртэл. Өмнө нь болохоор Message Pro гэдэг мессеж сервис үзүүлдэг тийм програм дээр ерөнхийдөө бид нар төлөвлөд ажилласан. Тэгээд энэ бол нэлээд том систем байгаа. Одоо хүртэл бас хөгжүүлэлт явагдаж байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө бол production болоод ингээ гарцсан. Одоо харилцагчтай аваад ажиллаж байгаа тийм систем аа. Ерөнхийдөө жижиг хэмжээний төслүүд дээр бол зөндөө төслүүд байгаа. Яг манай Colpro дээр хэрэгждэг ажлуудтай холбоотой нэлээд олон жижиг төслүүд байгаа. Томууд нь болохоор Message Pro байна. Одоо болохоор ерөнхийдөө манай Colpro өөрсдийн гэсэн CRM буюу CRM програм одоо хөгжүүлж байгаа. Хөгжүүлэлтийн шатанд явж байгаа. За тэр бол нэлээд том төслийн хэмжээнд орж байгаа. Тэгээ бид нар яг програм хангамжийн төслийг
ямар шат дараалттай явагддаг, яг тэр дарааллын дагуу хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө системээ төлөвлөөд дараа нь коучлын ажлаа төлөвлөнө, коучлоо хийн, тестинг хийн, нэвтрүүлэлт, тэгээд одоо маркетинг гээд гэх мэтчлэн яг тэр систем хөгжүүлэлтийн бүх дарааллын дагуу одоо хийгдэж байгаа. Яг миний үндсэн мэргэжил болохоор мэдээллийн системийн менежмент буюу системийг хэрхэн анханаас нь хөгжүүлээд хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг бүх процессыг одоо судалдаг тийм мэргэжил байгаа. Тэгээд тэр яг загварын дагуу хөгжүүлж тэр хийж байгаа. Ажлын нэг өдөр болохоор өглөө ажил дээр ирээд хамгийн түрүүнд мэйлээ шалгадаг. Тэгээ мэйл дээр бидэрт систем дээр ямар нэгэн тиктүүд буюу шийдэх асуудлууд үүссэн байна уу? Серверүүд маань хэвэн байна уу гэдгийг эхлээд шалгадаг. Тэгээд түүний дараа өдөрт яг тухайн өдрийн төлөвлөгдсөн календар дээр Google календар дээр төлөвлөсөн байгаа ажлуудаа багийнхантайгаа ярилцаад за өнөөдөр бол ийм үр дүн гаргая. Орой гэхэд ийм үр дүн гаргасан бай гэд ярилцаад тэгээ ерөнхийдөө ажилдаа ордог. Тэгээд өдрийн цай хүртэл ерөнхийдөө яг гол хөгжүүлэлтүүдээ хийж агаад өдрийн цайны үеэр цайгаа үеэрээ би болохоор Udemy ч юм уу нэг тийм видео хичээлийн сайтууд өгдөө. Тэгээд тэр сайтуудаар ерөнхийдөө жоохон орж мэдлэгийнхаа хүрээг тэлж шинэ технологиудыг одоо судалдаг. Тэгээд цайны цагийн дараанаас болохоор бас үргэлжлүүлээд бид нар яг ярилцсан зүйлээ хөгжүүлээд дуусгаад 4-5 цагийн хавцаа болоод ерөнхийдөө өдрийнхөө яг хийн гэсэн зорилтод одоо таскаа дуусгаад тэгээд ерөнхийдөө ажлаа ярилцаад дараа нь үргэлжлүүлээд бас яг шинэ технологи дээр ямар зүйлс байна вэ? Энийг юунд хэрэглэж болох вэ гэдгийг ярилцаад тоочглож авдаг гэх юм уу? Одоо энэ технологи буюу энэ компонент эсвэл ийм зүйл энд хэрэгтэй юм биш үү? Энийг хэдүүлээ keep хийж авъя гэдэг. Тэрийг бас ярилцдаг. Тэгээд ажил дуслаа. Ерөнхийдөө харьлаа 6 цагт бол яг ажлаа дуусгаад харьцаадаг. Гэр бүлийн зүгээс болохоор ерөнхийдөө бол миний яг ямар чиглэлээр явах гэж байгааг бол яг ямар юм хүсэж чинь тэрийг бол дэмжихэд бэлэн байсан манай гэр бүлийнхаа. Гэхдээ аль чиглэлээр явах юм. Би яг тухайн үед айгүйх олон зүйл сонирхолтой байсан. Одоо зураач болох гэж бас боддог байлаа. Зохиолч бас болох гэж боддог байлаа. Тэгээд бас амтан судлаач болно гэж боддог байлаа. Тэгээд хамгийн сүүлд 10 дугаар анги төгсөж байгаад ерөнхийдөө математик, логик чиглэлийн сонирхол нэлээд давмгайлцсан байсан. Тэгээд яг програм хангамж, программист, software developer гэдэг талаар бол ямар ч ойлголт байхгүйсэн. Тэгээд компьютер ерөнхийдөө байдаг байсан. Тэгээд 13-аараа бичнэ гэж бол байхгүй. Зүгээр л за энийг сурвал ийм юм хийж болох юм байна гэдгийг ерөнхийдөө хандлага авцсан. Тэгээд энийг сурахад математикийн жоохон суур дэвсгэр сонирхол байвал болохоор юм байна гэж ойлгоцсон байсан. Тэгээд за энийг ерөнхийдөө сонгох уу, болох уу гэд одоо айгүйх бодож байсан. Тэгж жагаад ерөнхийдөө манай гэр бүлийн зүгээс бол өвөө маань яг тэр чиглэл рүү жоохон түлхэж өгөхөд одоо нөлөөлсөн. Ерөнхийдөө ирээдүйд бол энэ мэдээллийн технологи гэдэг зүйл чинь энэ компьютер гэдэг байгаа зүйл чинь ирээдүйд ямар нэгэн зүйлсийг шийдэх юм байна гэдэг манай өвөө магадгүй харсан байсан баг. Тэгээд надад зөвлөлөөд тэгээ би бол өвөөгийнхөө саналыг бол өөрөө ойлгоод өөрийн ч бас сонирхолтой нийцчихсэн болохоор ерөнхийдөө за шийдлээ. Бусад юмнуудыг төрдөө хаяа. Тэгээд яг энэ зүйлийг одоо фокуслж барьж аваад бэлдээ. Тэгээд яг программист болъё гэж шийдээд ингээ бэлдэж эхэлсэн. Тэр нь бол нэг тухайд чинь 10 дугаар анги төгсөөл их сургуулийн конкурсын шалгалтанд ордог гэсэн. Тэгэхээр би нэг 9 дугаар ангитай бол шийдсэн байсан. Тэгэл яг тэрийг өөрөө бэлдэж явж байсан. Ирээдүй бол маш одоо өнгөлөг гэрэл гэгээтэй бас дээр нэмэхэд маш их хийх зүйлс байна гэж харагдаж байгаа. Тэгээд
одоо программист болох залуучууд буюу програм хангамжийн мэрэгчлэлтэй болох залуучууд бол маш бас их хэрэгтэй байна. Ер нь эрэлт хэрэгцээ бол асар их байна. Хийх ажил бол асар их байна. Тийм учраас бол өнгөлөг гэрэл гэгээтэй бөгөөд маш их зүйлс хүлээж ер нь бидрийг болвол тийм учраас бэлдээд өөрсдөө бэлдээд ямар ч байсан энэ мэрэгчлэр суралцаад ирээдүг одоо байлан дагуулах хэрэгтэй гэж бодож байна. IT-ийн чиглэлээр буюу эсвэл програм хангамжийн чиглэлээр сурах гэж байгаа ирээдүйд тийм мэрэгчлэлтэй болъё гэж залуу сурагч хүүхдүүдэд зөвлөхөд ерөнхийдөө чи өөрөө математик суурьтай, бага зэргийн суурьтай, заавал тийм амар төгс байх албагүй суурьтай, тэгээд логик сэтгэлгээтэй, гол нь өөрөө айгүй хүсэл сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд чадвал одоо үнэхээр чи тийм болъё, программист болъё гэж бодож байгаа бол хамгийн эхлээд гяс сурцсан байх зүйл нь 13 гараа ингээд бичдэг болцсон байвал илүү төхөмтэй, чамд илүү хэрэгтэй. Тэгээд бүр сайн чадвал алгоритмын үндэс гээд хичээл байдаг. Ерөнхийдөө бүх л программистууд тэрийг эхлээд дамжиж явдаг. Алгоритмын үндэс буюу алгоритм яаж бичдэг, зохиогддог, программын үндэс нь яаж явагддаг тэр алгоритм гээд байгаа зүйлийг бяцхан хэмжээнд өөрийнхөө хэмжээнд судлаад баг зэрэг бодлого бодож үзээд ингээд бэлдсэн байхад ерөнхийдөө болно. Заавал бүр тэгж програмчлалын хилээ үзээд сураад ороход одоо бэлдэнэ гэж их сургуульд ороход бэлэн болно гэж бодохгүйгээр эхлээд зөвхөн алгоритмынхаа үндсийг сураад ороход бол болно. Их сургуульд ороход бол эхнээс нь бүгдийн заана. Тэгээд алгоритмаа мэдчихэхэд бол ерөнхийдөө төхөмтэй, маш төхөмтэй гэж хэлж болно. За ирээдүйд одоо яг программист болох гэж байгаа сурагч залуучуудад зөвлөхөд манай мэрэгжлийн ерөнхийдөө олон онцлог давуу талууд байдаг. Тэгээд эдрээс дурдж хэлмээр санагдлаа. Ер нь бол хамгийн нэгдэх key point нь ирээдүй бол угаасаа мэдээлэл технологи харилцаа холбооны салбартаа бол одоо зайлшгүй зуралдаж ажиллах ёстой тийм талбар байгаа. Ер нь ирээдүй бол бүр цаашлаад ярих юм бол хиймэл оюун ухаан одоо ерөнхийдөө хөгжөөд явж байна. Ерөнхийдөө бол ирээдүй бол мэдээлэл технологи харилцаа холбооны салбартаа бол зайлшгүй зуралдаж ажиллах тийм үе одоо байгаа. Тийм учраас бол сонгож байгаа энэ сонголт бол маш зөв гэдгийг дурдж хэлмээр байна. Хоёрдугаарт ерөнхийдөө энэ мэдээлэл технологийн салбар програм хангамжийн инженер болох гэж байгаа хүн бол цаашдаа энэ мэрэгчлэлээр олон жил ингээд олон төрлийн төслүүд хийгээ явж байгаад бол маш их зүйлсийг сурдаг. Ер нь бол сурах процесс бол ерөөсө зогсдгүй. Тэгээд зогсдгүй гэдэг нь тийм хүнд хэцүү гэж ерөөсө ойлгож болохгүй. Маш сонирхолтой байдаг. Тэгээ өдөр болгон шинэ зүйл сурдаг. Бүр өдөр болгон шинэ зүйл сурч яадаг. Тэгээд энэ нь болохоор программист хүнд бүр тийм дадал зуршил болж суудаг. Тийм учраас хөшөрдөг мэрэгжил бол биш. Ямар нэгэн өдөр тутам хийдэг зүйлтэй тийм зарцдаг мэрэгжил бол биш. Өдөр болгон сууж идэг. Тийм учраас программист мэрэгчлэр явж байгаа хүмүүс хөшөрөхгүй гэж би бол боддог. Хэдэн нас хүртлээ чинь тийм тархин ингээд хангалттай сайн ажиллаж байгаа бол хийгээд явах боломжтой гэж үздэг. Тэгээд залуу үетэйгээ байнга хамтарч ажиллаж явах тийм мэрэгжил байдаг. Шинэ залуу программистууд араас чинь гарлаа. Тэдэртэй байнга хамтарч ажиллана. Өөрт чинь туршлага байгаа. Тэдэрт чадвар байгаа. Ингээл хамтраал ажиллаад шин төслүүдийг ерөөсө зогсоо зайгүй хийж идэг. За 3 дахь гой зүйл нь болохоор программист мэрэгжил бол яг бүх мэрэгжлийн одоо бол суур болчихжээ. Ямар ч программист хүн өөр бусад мэрэгчлэлтэй ингээ хавсарч ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл бусад салбарууд маань ерөнхийдөө програм хангамж IT-ийн одоо шийдлгүүгээр цаашид явж чадгааргүй болцсон байгаа. Тийм учраас бол яг одоо бүх мэрэгчлүүдийн хавсардаг тийм мэрэгчлэн болж ингээ явж байгаа. Тийм учраас магадгүй чи программистаар төгсөөд
үнэхээр cool ажиллаад одоо айгүй олон төрлийн төсөл дээр ажиллана. Тэгээ олон төрлийн төсөл дээр ажиллахдаа олон төрлийн ийм мэргэжлүүдтэй холилдож мэдэж авдаг. Одоо тэр мэргэжлүүдийн гол чухал зүйлсүүдийг тэгээд өөрөө цаашдаа бүр өөр мэргэжилтэй болъё гэж хүслээ гэхэд программист суурьтай болсноороо чиний том давуу тал болно гэдгийг хэлмээр байна. Эсвэл яг программистаараа ч ингээд ажиллаад байж болно. Өдөр тутам суралцсан маш сонирхолтой гоё гэж хэлмээр байна. Алс ирээдүйч гэж одоо хэлэх наашин. Ер нь ойрын ирээдүйд бол хиймэл оюун ухаан бол зөнгөлөх одоо салбар, IT-ийн салбарыг ерөнхийдөө ингээд бүрхсэн тийм том салбар болж ирж байгаа яалтчгүй яах аргагүй. Ерөнхийдөө одооноос ингээд IT сонирхолтой байгаа залуучууд бол тэр чиглэл рүүгээ буюу хиймэл оюун ухаан, машин learning тэр чиглэл рүүгээ жоохон судлаад явж ивэл илүү төхөмтэй. Яг одоо currently яг одоо бол cloud технологи ялангуяа web based суурьтай дотоод системүүд байгууллагуудын эсвэл ямарваа нэг зүйлийг хийдэг системүүд ерөнхийдөө дандаа cloud боллоо л доо. Бүх девайсууд дээр ажилладаг. Үндсэн бүтэц архитектур нь нэг үүлэн дээр үйл буюу нэг сервер үүлэн дээр ингээ байрлаж идэг. За энэ шийдэл, энэ технологи бол ерөнхийдөө одоо бол яг ноёлж байна. Тэгээ энэ чиглэлээр суралцъя гэх юм бол яг одоо хөгжиж байгаа энэ технологиуд, фреймворкууд эдрийг бол судлаад сураад явах хэрэгтэй. Тэгээ эдгээр зүйлс энэ эдгээр фреймворк энэ хэлнүүд болохоор ерөнхийдөө тийм хүнд хэцүү биш болчиж ерөнхийдөө сурахад маш амархан. Тэгээд яг амархан хэрнээ тухайн технологиг ашиглаад хийж байгаа үр дүн нь маш далаацтай, өр өгөөчтэй тийм болсон байна. Тийм учраас ерөнхийдөө cloud технологи түүнд суурилсан фреймворкуудыг судлаа явж байхад бол ерөнхийдөө алдахгүй гэж бодож байна. Дотооддоо сурахад бол буруутах юм байхгүй л да ерөнхийдөө. Зүгээр яг тэр сурж байгаа хүний өөрийнх нь л хандлага тэгээд мэрэлт яг байх хэвээр. Дотооддоо сурахад бол буруутах зүйл бол байхгүй. Би бол буруутахгүй гэж бодож байна. Ер нь бол яагаад буруутахгүй вэ гэхээр Америкт MIT-д ч юм уу Америкт зааж байгаа тэр систем, суурь боловсрал, тэр контент одоо тэр зүйлс интернет дугаасаа байгаа байхгүй юу. Тэгээ манай багш нар болохоор ерөнхийдөө өөрсдийнхөө бэлтэж байгаа энэ агуулгыг ерөнхийдөө яг дэлхийн стандарт зааж байгаа яг одоо яг тренд болж байгаа тэр технологиудаар л ингээд заадаг болж байгаа. Угаасаа тэгж л явдаг л байсан юм байл л дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг манай мэргэжлийн хувьд бол Монгол сурахад ямар ч буруутах зүйл байхгүй. Гагцгүй тэр сурж байгаа хүн өөрөө маш дурлаж сонирхоод тэр мэргэжлэрээ амьсгалаад өдөр болгон одоо тэр чиглэлийн кино, видео, контентууд үзээд тэр хүмүүсүүдийн яг хийж байгаа зүйл ямар юмыг яаж хийсэн, шийдэл, технологи, амжилтанд хүрсэн тэр зүйлсээс инспирэшн авч тэгж л амьсгалж л явах хэрэгтэй л дээ. Яг тийм дур сонирхол, тийм амар эмоц үүсгэсэн байхад яг наривчлаад судлах зүйл бол хүн ямар ч хүн чаддаг л байна. Үнэхээр сонирхолтой хүн бол зүгээр ороод судлаад бүр амар сонирхол тэгэл стаг бичээл тэгэл нөгөөх нь ажиллаад ихтэнгөч бөөм баяр боллоо. Тэгэл цааш юмнууд чи ингээл гараал явдаг байхгүй. Ер нь IT-ийн ажиллаар ингээ ажиллахад бол хаач бас ажиллаж болж байгаа сурдагтайгаа адилхан. Одоо манай Колпро болохоор Японоос айгүй юм том одоо Японоос өргөн оролт аваад юм том ажил яг ингээ хийж байгаа байхгүй юу. Одоо том төсөл бас манай CRM-ийн хажуугаар бас явж байгаа том төсөл онлайн гэдэг. Тэгээ энэ төслийг болохоор Монгол бид нар хөгжүүлж байгаа. Японд биш. Тэгвэл дэлхийн технологиос огт дутахгүй. Яг дэлхийн технологи одоо яг хэрэгжиж байгаа тэр технологийн шаардлага, спек тэгээд тэр аргачлалуудыг яг авчираад бид нар өөрсдөө яг тестлээд ажилуулад одоо бүр яг ажилтг аппликейшн болгоод бид нар өөрсдөө ашиглаж байна л да. Тэгээ энийг одоо бүр том хэмжээний ажил болгоод бас хөгжүүлж явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хил хязгааргүй ажиллаж болж байгаа байхгүй юу.
Тэгээ бид нар яг шаардлагатай төлсүүдээ болохоор бас Америкийн одоо тэр хүмүүсийн хөгжүүлсэн байгаа тэр төлүүдийг авч ашигладаг. Тэгээ тэдэртэйгээ байнга холбоотой байдаг, connection хийгээл асуудал гарвал шууд хамтраал ярилцаа шийдэл тэд нар ч гэсэн нөгөө нэг юм ашиглуулж байгаагаа бол өөрсдөө одоо фул ажиллуулахын тулд бол бидэрт аягүй сайн спорт болж өгдөг, спорт хийж өгдөг. Тэгэл байнгын холбогдлолтой ажиллаад ингээл асуудлуудаа дор нь шийдэл явцдаг. Тэгэхээр ерөөсөө хэдэн мянган километрийн цаана байсан ч гэсэн ямар ч нөлөөлөхгүйгээр ингээд ажиллаад байгаа. Яг болоод байна л да. Ер нь бол Гитэмст оюутан болоод байж байгаад бол шантарсан үе бол ёстой санагдахгүй юм. Яа тэгэхээр аюу тийм юу аддикт толцсон байсан яг энэ мэрэгчлэлтэй би. Тэгээд би ч яг өөр мэдээллийн системийн менежмент гэдэг мэдээллийн систем ч юм шиг бизнесийн удирдлагч юм шиг энэ хоёрын хослмол анги байсан. Тэгтээ сэтгэл зүрх маань бол тэр юу руугаа мэдээллийн систем рүү байсан. Тэгээд яг тэрнлүүгээ бүр айгүй ингээ гүн ороод сонирхоод тэгээд яг тэр програм хангамжийнхаа бүр тийм гик ийм сонин гаргаттай ингээ бүр 8 нийлээд тэдний одоо юу хийж байгаа, яаж байгаа, юу судал танаа өнөөдөр надад ордгоо хичээл дээр юу үзсэн бэ гэдгийг сонирхоод бүр ингээд тэр хичээлийнх нь бүр мөнгөний төлөөд яг кредитийн мөнгөний төлөө би бүр сууж ирсэн байхгүй. 3 хичээл нэмэж үзээд төгссөн байхгүй. Төгссөн байдیں۔ Тэгэхээр ерөнхийдөө бол шантарч исэн зүйл бол огт байдгүй. Ажлын юун дээр ч гэсэн шантрах зүйл байдгүй. Дандаа л угаасаа өдөр болгон асуудал тулгардаг. Өдөр болгон ч яг 7 хоногтой бол зоолттой нэг асуудал бол толгардаг. Тэгэл тэрийг ингээл шийдэл явдаг. Яагаад вэ гэхээр яагаад тэрэнд шийдэж чадна гэдэгт итгэлтэй нэ гэхээр бид нар дэлхийн хэмжээнд яг ажиллаж байгаа болохоор дэлхийн хэмжээнд Google-с ороод хайлтгал энэ асуудал яаж шийдсэн бэ гэхэд 80 шийдэл гарч ирж байгаа. Гол нь тэр шийдлээс алийг нь манад хэрэгтэй шийдлөө гэж сонгох ажил байгаа. Тэгэл тийм учраас шантрах бол зүйл байхгүй дээ баг. Хүн болгон чадна. Ер нь бол үнэхээр дур сонирхолтой өөрийгөө тэгж мотивацжуулж чадсан байхад бол шантрах зүйл гарахгүй хаа. За эцэг эхчүүдийн зүгээс болохоор ерөнхийдөө танаа хүүхэд яг энэ мэрэгжлийг үнэхээр сонирхоод өөрөө сонгоод сурмаар юм шиг ингээ санагдаж байгааг ингээ анзаарч байгаа бол тэр нь бол аягүй сайн дэмжлэг буюу өөрийнхөө чадах зүйлээр дэмжих хэрэгтэй. Ерөнхийдөө санхүүгийн талын дэмжлэгээс илүүтэйгээр миний охин те энэ мэрэгжил чи ирээдүйд маш хэрэгтэй юм байна. Бүх мэрэгжилтэй ингэж хосолж ажилдаг мэрэгжил болох юм байна. Тэгээд ирээдүй бол угаасаа технологиос хамааралтай болсон болохоор чи бол технологи буюу одоо энэ програм хангамжийн мэрэгжлийг эзэмссэн байхад бол ерөнхийдөө энэ мэрэгжил бол нарийн мэрэгжил эцэг эхчүүд хандж хэлэхэд нэлээд тийм их юм сураад мэдсэн нэг хүн гэж байдаг шүү дээ. Тийм хүн болох тийм мэрэгжил байгаа. Тийм учраас хүүхдүүдтэй бол чи бол одоо нэг компани эсвэл нэг ажиллаж байгаа албан газар байгууллага хамт олонныхоо тимийнхаа хамгийн түлхүүр хүн нь болох юм биш үү? Чи бол айгүй хэрэгтэй хүн болох юм биш үү? Чиний толгоонд мэдлэг бол маш их үнэлэгдэх юм биш үү гэдгийг нь одоо мотивацжуулж тэ. Энэ бол угаасаа үнэн л дээ. Тийм учраас тэрэнд нь одоо түлхэц зүүж, дэмжлэг үзүүлж тэгээд өөрөөр одоо юу вэ? Магадгүй тэр мэрэгжлийг нь бас өөрийн зүгээс судлах хэрэгтэй байх. Эцэг эхчүүд одоо яг энэ IT-ийн мэрэгжил одоо яг гэж юу юм, дотроо яаж салдیں۔ Гэдгийг хамт судлаад, хамт ярилцаад өдөр болгон ингээд мэрэгжил сонголтын талаар ярилцаад энэ нь ийм байна, тэр нь тийм байна. Ингээд чиглүүлж өгөхөд бол үнэхээр сонгоцсон байгаа хүүхчин сонгоцсон байгаа бол тэрийг чиглүүлж өгөөд дэмжлэг үзүүлэх бол хэрэгтэй. Дэмжиж явах хэрэгтэй юм бол өөрийнхөө чадах зүйлсээр IT-ийн чиглэл буюу эсвэл програм хангамж, систем инженер, техник хангамж за ерөнхийдөө энэ салбар хүрээний мэрэгжлийг алийг нь ч гэсэн сонгож байгаа оюутан болох гэж байгаа дүүнэртэй хандж хэлэхэд за ямар ч байсан нэг номерт
энэ мэрэгчлэлтэй яг тууштай зүтгээд үзээрэй. Шантрах зүйл гарч магадгүй юм. Тэгтээ ер нь бол нэг их гарахгүй байх. Хамгийн гол нь тууштай байгаад хийж байгаа зүйл, сонгосон зүйлдээ тууштай байгаад хөдөлмөрч байх хэрэгтэй. Хөдөлмөрч байгаад 3 дугаарт ер нь цаг зав гарвал, боломж гарвал одоо интернетэд бол мэдээлэл улмал баяжаад байна. Интернетээс судалгаа хийгээд энэ мэрэгчлээ өөрөө энэ мэрэгжилдээ одоо гүн ороод гэх юм уу одоо тийм бүр энэ мэрэгчлэрээ өвчлөөд тийм айгүй сайн энэ мэрэгжлийнхаа давуу тал одоо юуг шийдэж болж байна, орчин үед яаж ийн, ямар технологиуд гарч ийн тэдрийг байнга ингээд чөлөөт цагаараа ингээд судлаад мэдээд яваарай. Одоо энэ мэрэгчлэлдээ ерөнхийдөө бол маш энэ мэрэгжлийнхаа гүн рүү маш сайн ороорой гэж зөвлөх байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бол ямар ч хүн байсан энэ мэрэгчлэр ингээд суралцж байгаа хүн бол чаднаа. Ард нь гарч чадна. Тэгээд ард нь гараад програм хангамжийн инженер болцсон, яг энэ IT-ийн инженер болцсон байхад бол маш их зүйлийг сурж судлаад судлахынхаа хэрээр их төлөвшдөг. Тэгээд хувь хүнийг өөрийг нь их төлөвшүүлж даруй төлөв одоо мэдлэгийнхаа хүрээ хязгаар хэмжээг мэддэг, бусадтай өөрийгөө зөв харьцуулж чаддаг, ерөнхийдөө тийм болгож чаддаг гэж боддог. Тийм учраас тууштай байгаараа чаднаа гэж хэлье.